Сайн байцгаана уу хүмүүдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр өнгөрсөн удаагийн хичээлийн үргэлжлэл болох үндэсний бичгийн тол бичиг ашиглан их зохион бичих гэсэн хичээл маань үргэлжлэн орох болно. За бид гэрийн даалгаварт нохой гэсэн сэдвтээ их зохион бичиж ирэх даалгавартай байгаа. За тэгвэл бүгдээр өнөөдөр нэгэн эхийг хамтдаа хөрвүүлцгээе. За эхээ бичихтэй бид хөтөц санаа буюу өөрийн үзэл бодлыг товч тодорхой, өвөрмөц, хүний анхаарлыг татхууц байдлаар эхлэнэ гэдгийг санаж байгаа. Мөн дээрээс нь өөрийнхөө үзэл бодол толгуурлан баримт оруулна. Төгсгөлд нь мэдээж өөрийнхөө санааг дүгнэж бичсэн байх ёстой. За тэгвэл бидний энэ удаагийн хичээл маань хөрвүүлэх их маань бяцхан найзуудын түүх гэсэн эхийг багш сонгож авсан байна. За ингээ бүгдээ хамтдаа уншицгаая. За 4 настай охин их тайгын аглаг ойгоор 11 хоног төөрч үнэнч найзынхаа ачаар эсэн мэнд иргэн ирсэн гайхамшигт түүхийг сануулгах нэгэн хөшөө Якутын онгоцны буудлын дээр бий. Карина охин зэрэгэлдэх тосгонд гарсан төмрийг унтраалцгаар явсан аавыгаа дагаж гараад төөрч орхисон байна. Охин ойд сандарч явхад шөнийн хүйтэнд бидээ наанд дулаад суулж өдрийн уртад холдолгүй дагаж зэрлэг амьтдаас хамгаалan түүнийг аварсан нохойд нь талархан гэрэлт хөшөө босхон бяцхан найзуудын түүхийг мөнхөлсөн нь нэ. Эрлийн хүмүүс бяцхан найзуудыг олоход нохойд шарх сорив гэмтэл нэлээд байсан ч бяцхан эзэнд нь өлсөж туйлцнаас өөр ямар нэгэн бэртэл байсангүй. Үнэнч нөхөр нохтын бахтам түүхийг нэгээр нэмсэн жижигхэн хав ийхүү алдарших нь гарцаагүй. За үүний эхлэл хэсэг буюу бусдын анхаарлыг сонирхолтой байдлаар татаж өвөрмөцөөр санаагаа илэрхийлсэн хэсэг нь эхний давал мөрөөр харин дараагийн хэсэг буюу гол хэсэг нь баримтаар тийм ээ Карина гэх охин яагаад ийм байдалд орсон мөн ямар үйл явдлууд болсон бэ гэх зэргийг үнэн бодит баримтаар дэлгэрүүлж бичсэн бол хамгийн сүүлчийн хэсэгт нь өөрийн үзэл бодлыг дүгнэж бичсэн байгаа. Үнэнч нөхөр нохтын бахтам түүхийг нэгээр нэмсэн жижигхэн хав инхүү алдаршил гарцаагүй. Нохойг өөрийнхөө үнэнч нөхөр гэж үзэж байгаа. Ган мөн түүний алдарших болсон шалтгааныг дээрх баримтаараа оруулан дүгнэж бичсэн байгаа. За энэ бол эхийн бүтцээс ингээд харагдаж байна. Бид энэ эхийг хөрвүүлж бичихтэй хамгийн ихэнд яах ёстой вэ хүмүүдээ бодоорой. Түрүүчийн хичээл дээр өгсөн даалгаврыг санаад хэлсэн дүрмээсээр үндэсний бичгийн тал бичгийг ашиглахдаа эхлээд эхээ бичиж дуусгана. За бидэнд бол бэлэн их байна. Тийм ээ? Бичээ сая дуусгачихсан гэж үзнэ. За үүний дараа эргэлзэж байгаа үгсээ тольчлон бичнэ. За бид эргэлзэж байгаа үгсийг тольчиж бичихнэ шүү дээ. Тэглэгүүгээр бүх үгийг тольдож бичнэ гэж байхгүй. Тийм ээ? Тол бичиг бол бид өөрсдөө бас тодорхой хэмжээний үгийн сантай үгийг чийжилсэн байгаа учраас үг бүрчлэн тольдно гэж байхгүй. За тол бичгийн үсгэн цагаан толгойн үсгийн дарааллаар эренбэлсэн байдаг. Цагаан толгой үсэг дараалдаа мөн ахаа дотор нь үсэг тус бүрдээ ахаад цагаан толгой үсгээд дистраалсан байдаг. За үүнийг хичээлийн төгсгөлд хэлээ харах болно. За тол зөвхөн үгийн үндсийг тэмдэглэсэн байгаа учраас өмнөх ангиудад үзсэн залгуур өртөөрүүдийг сэргээн санаж байх нь бас чухлаа. Мөн тэдгээрийн хэрхэн холбож бичих дүрмийг бид сэргээн санаж байх нь зөв хэрэгэ. За тэгвэл бид бяцхан найзуудын түүх эхийг ахаад харцгаая. За одоо бүгдээрээ хамтдаа болгоцгаая. Тийм ээ? 4 настай охин гэдэг тийм ээ. За багшнанд буулгасан байна. Бяцхан бичихэн тийм ээ. Найзаа нуудын төөхөө. За 4 насуутай охин их гэдгийг ихээ гэж чинь тийм ээ. Тайгын аглаг ойгоор 11 хоног
За энд багш нь төөрж гэдэг үгийг төгөрижүү гэж үтсэн байна. За энэ жоохон эргэлзээтэй байж магадгүй тийм ээ. За энийг зөв бичих хэсгийг хэлээ дараа нь толдъё тэгвэл тийм ээ. За үнэн гэдэг дээр чи давар залгаж байгаа учраас тийм ээ. Үнэн ч найзын хибар. За найзынхаа ачаар за энэ бол эсэм мэнд амар мэнд гэхээр ингэж байна тийм ээ. Эсэм мэнд эргэн. За эргэн гэдэг үгийг эргэ гэж өчхүү, эргэ гэж өчхүү гэдгийг сайн бодох хэрэгтэй тийм ээ. Хэрвээ эргэ гэж өчвөл бид эрхий байж магадгүй. Тэгэхээр эрхээ байж магадгүй. Тэгэхээр эрх чөлөө гэдэгтээ бас андуурдах магадaltaй учраас энэ эргэх гэдгийг үл эргий гэсэн үндсээр үчиж байгаа хаа гэж таамаглаж үчиж байна гэсэн тийм ээ. За эргэн ирсэн гайхамшигт гэдэг бол бид 6 7 8 дугаар ангиудын ном сурах хүчийг ном дээгүүр маш их түгээмлэдэг учраас алдахгүй гайхамшигт түүхийг санаа тийм ээ сан гэсэн үндсээр бусдаар үйлдвэрлэх хэвийн дагавар байгаа учраас санаа гуул шүү залгана тийм ээ. Тэгээд хуу. За нэгэн хөшөө. За хөшие Монгол үчигт урт игшгийг богино дан игшгээр эсвэл игшиг гүйвүүлэгч игшиг эсвэл хоёр өөр игшгээрч гэсэн мэтлэн 3 төрлийн 4 өөр байдлаар тэмдэглэдэг. Түүний аль нэг нь байж магадгүй учраас энийг буруу хэлсэн бас магадaltaй. Тийм учраас хүүхдүүдтэйгээ дараа нь талдъё тийм ээ хөшөө. За якут гэж үтсэн байна. За якут энэ гадаад үг учраас яг бичигдэж дуудаж байгаа хэлбэр нь өсөг нэгүслэн болгосон байна гэсэн. Якутын онгуцаа энэ онгуцны гэж байгаа учраас сүүлийн хамтд нь ичээд багуудал буудал гэдгийг багуудал гэж бичнэ. Хэрвээ буугуу гэж бичвэл яах вэ? Буурах, доройтох гэсэн утга илэрнэ тийм ээ. За дэгээрээ буй. За гих мэтэр бид цааш нь хөрвүүлэх нэ. За тэгвэл багш нь энэ эхийг дуустал нь монгол үчиг рүү хөрвүүлж үтсэн байгаа. За бүгдээрээ хамтдаа хараад бичиж. Уншия. За Карина охин зэргэлдэх. За зэргэлдэх гэдэг үг зэргэлээ. Дэгэхи гэж үтсэн байна. За энэ тос хун. Энийг яагаад тос хаа гэж бичээгүй вэ гэсэн тосгон гэдэг үгийг тосханч гэж бас бичиж болох юм тийм ээ. Хэрвээ гуугийн оронд гаа нэмэх юм бол тусах болчих гээд байна тийм ээ. Тийм учраас тосхон гэж үчих нь бол зөв байхаа гэж тааж байна. За гар дэвсгэр учраас их шиг жиргэлж гар өгсөн төмрийг унтараа гаалцаах уу. За энэ бол унтар гэсэн тийм ээ үйл үг байгаа. Энийг бол унтараа гэж үтсэн байна. Түүнээс цааш нь бол залгуур бүтээгрүүд явсан байгаа учраас бид нөгөө өнгөрсөн ангид өнгөрсөн жилүүдэд үзэж харсан залгуур бүтээгрүүдээ сайн мэдчих хэвээр явсан аавыгаа мөн ийг бан гэж бичиж болно. Мөн юуган гэж бичиж болно. Эрүүгэнд юуган, эмүүгэнд юуган гэж бичнэ. Үнэн нь аавыгаа ялгаа байхгүйгээр нэг гэж хэлхэн. Энэ бол хамтд нь нийлүүлж үтсэн нийлцийн нэг хэлбэр байгаа. Дагаж за энэ гараад гэдэг үг бол сая бүгдээрээ ярьсан тийм ээ гар дэвсгэр түүн дээр гад гэсэн нөхцөлийг залгахад их шиг жиргэлж байгаа. За мөн адилхан төггэрижүү. За энэ төггэрижүү гэж энд багш нь бичээд байсан байна. Ри гэсэн дагвар нь бол голлож тойрог, дүгрэг, төгрөг гэх мэтийн дугуй хэлбэртэй, бөөрөнхийн хэлбэртэй зүйлүүдийг заахад их ашигладаг. Ихэвчлэн орсон байдаг дагвар байгаа. За төөрж орхисон байна. За охин ойд сандур. За сандар гэдэг үгийг сандур гэж дэвсгэрлэж төгсгсөн байна. За энэ бас эргэлзээтэй харагдаж байна тийм ээ. Сандураач байж магадгүй учраас бүгдээрээ дараа нь толдъё. Сандарч явхад шөнийн хүйтэнд бие дүүбэн гэж үтснийг дэгэн гэж үтсэн байна. За тэнд ногоон өнгөөр үтснийг харж байгаа. Энэ мөн адилхан дүүбэн гэсэн хоёр
нөхцөлийн нийлц хэлбэрийг дээгэн гэж монгол хүчит мөн адилхан тэмдэглэдэг. Наан дулаагаа цагуулж, за дулаацуулж өдрийн уртад хоолдол үгүй. За хоолдол үгүй. Мэдээж үгийн үндэс нь хооллаа, тийм ээ. За үүн дээр бид эргэлзэхдээ яаж өргөө даа юм уу дуу байх болов гэж бид эргэлзэж байгаа бах, тийм ээ. За тэгвэл бүгдээрээ энийг дараа нь тойлдъя. Хоолдол үгүй. Дагаж зэрлэг. За зэрлэг гэдэг дээр яагаад лиг байгаа юм бол, тийм ээ. Зэрлэг байж байгаа болоо юм бол, тийм ээ. За энийг бүгдээрээ тойлдноо дараа. Зөв бичиж үү, буруу бичиж үү гэдэг юм аа. За зэрлэг амьтдаас хамгаалan явсан нохойд бяцхан найзуудын түүхийг за мөнхөлж гэдэг бол бид их сайн мэднэ мөнхөө гэж үчдэг. Түүн дээр үйл өгөвтэйх ил давар буюу лээ байна, тийм ээ. Тэгээд жүү гэж үчсэн учраас мөнхөлж гэдэг бол зөв байгаа, тийм ээ. Гэрэлт хөшөө, за би түрүү ярьсан хөшөө гэдэг үг байна. Тийм ээ, босгосон, босхаа игсэн гэж үчин, тийм ээ. С дэвсгэрийн дараа гаа гэсэн тохиолдол байхгүй учраас хаа гэж үчдэг. Босгосон нь за мөн энэ гэдгийг ану, инуу гэж хоёр байдлаар тэмдэглэж болдог. За энд бол инуу гэсэн хэлбэр нь харагдаж байна. Энэ за эрлийн хүмүүс бяцхан найзуудыг олоход нохойд ширхаа гэж үтсэн байна, тийм ээ. Сорив гэмтэл нэлээд байсан ч бяцхан эзэнд нь за мөн адилхан тэр дуу ни буюу өг хорших диалгал 3 дугаар үед хамгаалах энэ гэснийг хамттан тонь гэж тэмдэглэдэг. За тэнд бол нэг хэлбэр нь харагдаж байна, тийм ээ. Өлсөж туйлдснаас за өөр гэдэг дээр цацлага утсан байна. Хэрвээ энэ цацлагыг өгөөрэй гэж бичлэг өгөөр энэ цацлагыг бичихгүй орхол юу болох вэ хөттэй? Үхэр гэсэн үг болчих гээд байна, тийм ээ. Тийм учраас цацлагаар дүрс ялган бичиж байна. Ямар нэгэн бэртэл байсангүй. Үнэнч нөхөр нохтын за бахтам гэдэг дээр тэр бахтуу баха думаа гэж утсан байна. Бахтам түүхийг нэгээр нэмсэн жижигхэн хав ийхүү алдарших нь за тэнд бол ану энэ хоёрын ану гэсэн хэлбэр харагдаж байна, тийм ээ. Гарцаагүй. За одоо бүгдээрээ үүнээсээ сая бүгдээрээ ярьсанчлан эргэлзээтэй бичсэн үгсээ тодруулаад тойл өчгөө ашиглан тойлдцгоё. За энэ бол тийм ээ. Тайга, аглаг, за төөрч, хөшөө, зэрэгэлдэх, унтраалцах, холдол үгүй, сандарч, зэрлэг, за мөн эрэл гэсэн үг байгаа, тийм ээ. Эрэл гэсэн үгийг ер нь яагаад эрэл гэж шууд ээгээр үччихээгүй эри гэж үтсэн юм болоо гэдгийг нь бас тойлдох шаардлага гарна, тийм ээ. Ширха, шарах, сорив, гэмтэл, за өлсөж, туйлдсан, за бахтам гэдэг үгс бол бидний 6, 7, 8 дугаар ангийн сурах хүчгээр төдийлөн их тохиолдоод байдаггүй үгс учраас багш нь үүнийг сонгож авсан байгаа. Өнгөрсөн 6, 7, 8 дугаар ангийн сурах хүчтэй бусад үгс бол хайрцангуй өндөр давтамжтай байдаг учраас багш нь тодруулсангүй. За бүгдээрээ одоо тэгвэл энэ үгсийг тойл бичгээс хайж үзцгээе. За тойл бичиг маань энэ байна, тийм ээ. Тойл бичиг бол яг юунд цагаан толгой үсгийн дистралын дагуу А, Б, В, Г, Д, Е, Ж гэж байрладаг учраас өөртөө амархан байх үүднээс тойл бичгээ ингэж үсгийг нь бас дистралд оруулж гадна талд нь илүү гаргаж наасан байвал бид бас хэрэглэхэд дөхөн болдгоо. За багш нь өнөөдрийн хичээлд хэрэглэгдэх үгсийг энд тэмдэглэж ирсэн байгаа. За жишээ нь энд аглаг гэсэн үг байна. За аглаг гэсэн үгийг бүгдээрээ нэгэд харцгаая. За аглаг гэдэг үг бол за аглаг гэдэг үгийг хайхын тулд мэдээж А дээрээс А, Б, А, В, А, Г, А, Д гэх мэт дараалал хайх хэрэгтэй байгаа. За бидний хайж байгаа
аглаг гэдэг үг маань одоо энд харагдж байна шүү дээ, тийм ээ. Аглаг. За тэгвэл түрүү самбарт бичсэнчлэн аглаг гэдэг үгийг ингэж бичих нэ. За мөн дараагийн үг бол за багш нь хайсан бахтам гэж үг байна. За эндээс бид бахтам гэдэг үгийг хайна. За бахтам гэдэг үгийг мөн хайхдаа бид яг саяны дистраллаар харах хэрэгтэй байгаа. За энд бол бахтам гэдэг үг хараахан байхгүй бахад гэсэн үйл үндэс байгаа. За бахад гэсэн үйл үндэс нь баха дуу. За энэ харагдаж байгаа баха дуу гэсэн үйл үндэсээс бахадах гэдэг үгийн үндэс нь харагдаж байгаа. За тэгвэл үүн дээр нэр өгөөх маа дагаврыг бид энэ толныхаа хаанаас харах вэ гэвэл хамгийн артлын хэсэгт нь байгаа нөхцөл дагавруудын жишээ хэсгүүдээс ингэж харж болох нэ. За ингэж мөн адил цааш бид дараагийн үгийг харъя. Толон дээрээс бид эргэлзээтэй үгүүдийг л харж байгаа шүү дээ. За энд гэмтэл гэсэн үг жишээ нь энд байна. За гэмтэл гэж утсан байгааг харж байгаа тийм ээ. За гэмтэн гэвэл гэм гэдэг дээр тэмдэгнэр үтэх тантын даавар байгаа. Энэ гэмтэл гэдэг бол гэмт тийм ээ, гэмтүү араа өөр байдлаар бичигдэж байгаа. Тийм учраас энийг бид түрүү гэмтээ юу, гэмтүү юу гэж эргэлзээд байсан учраас энийг харж байна. За жишээ нь дараагийн ахаад нэг үгийг бүгдээрээ эргүүлж харцгаая. За энд бол сандарч гэдэг үг жишээ нь энд байх нь. За сандрах гэдэг үг маань за энд харагдаж байна. Сандар тийм ээ, сандур. Мэгдэж сандрахыг сандур гэж дэвсгэр эрээр төгсгөнэ. За тийм учраас бид сандур чуу гэж чуу залгасан байна. За мөн дараагийн үг сорив гэдэг үгэнд харагдаж байна. За бид сорив гэдэг үгийг хайхын тулд мөн адилхан эндээс толионыгээ толиосоо үсгийн дистралын дагуу хайж эхэлнэ. Тийм ээ. За харагдтаа. За сорив, сорби гэж бичнэ. За үүнээс өмнө тал нь бол дандаа сор гэх мэтээр сорох гэх мэтээр үүнээс хойшоо болохоор сорив, сорвоо, соргог, сорглог гэдэг ингээд цаашаа явж байгаа учраас цагаан толгойн доторх үсгнүүд маань өөрөө бас гадна талдаа байсан дистралаас гадна дотроо өөрсдөө бас ийм дистралтай байрлуулсан эренбэлсэн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За ахаад бүгдээрээ туйлдах гэдэг үгийг жишээ нь харъя. Тийм ээ. Туйл гэдэг үг. За энд бол мэдээж тул гэж байгаа учраас түүнээс жоохон урагшаа хайх хэрэгтэй болно. Тийм ээ. За энд байна. Туйлаа. Тийм ээ. За туйлбар гэсэн үгийг яаж үчих нү? Тийм ээ. Туйвгар гэдэг ингээд цаашаа туйван гэх мэт ийм үгсүүдийг яаж үчих вэ гэдгийг толиочгт маань ийхүү бичиж тэмдэглэсэн байдаг юм аа. За ингээд бүгдээрээ толиочгээ ашиглан эхийг хөрвүүлэхэд юу юуг анхаарах вэ гэдгийг маш сайн мэдэж авлаа. За гэрийн даалгаварт сурах бичгээс кириллээр бичсэн дурын нэгийг сонгож аваад үндэсний бичгийн тойл ашиглан хөрвүүлээрэй. За ингэснээр бид өөрийнхөө үгийн сан байх үгийг хөрвүүлээ зогсохгүй бас зохиол бүтээл байх үгийн санг хөрвүүл сурах юм шүү. Бусадтай гар барихгүй мэндэлж өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалаарай. Өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Баяртай хүүхдүүдээ.